Шөнтөөс төстэй асуулт асууж ирсэн. Евразийн хэлцээртэй холбоотойгоор онцгой албан татврын зохицуултууд одоо энэ татврын зөрүүнүүд гарч байгаа учраас энэ нь яаж зохицуултыг яаж хийх чадлаар асуулт асууж ирсэн. Асуулт давхурдчихлаа. Тэгээд энэтэй холбогдуулаад одоо тэгэхээр засгийн яралтайгаар засгийн газраас өргөн барихаар энэ хоёр хуулийн төслийг нэгтгэж хилцсэн гэсэн үг. Тэгэхээр нэгтгэж хилцээр дахиад одоо энэ хилцэж байгаа асуудлуудаа энэ одоо бидний хилцэж байгаа асуудал маань дахиж хилцэгдэнэ гэсэн үг үү? Ер нь тэр талаар асуулт байна. За хууль санаачлагч Номын Чүн гişүү. За энэ Евразийн асуудал дээр яг одоо шүгэл үлээсэн хүн би жилийн өмнө энэ асуудлыг гаргаж тавиад одоо хилцээр одоо батлагдах үед нь ч гэсэн заавал засгийн газар энэ асуудлаа засаж орж ир 4 сарын 15-нд гэсэн орж ирээгүй эсвэлтгүү гаргасан. Тэгээ одоо бүр ингээд ичиж өхмээр шүү гэж баг агсан тавьж яаж энэ асуудал ингээд өнөөдөр орж ирж байгаа байхгүй юу? Үнэхээр эсвэлтгүүнүүд энэ тэндээс газраас гарсан. Тэгэхээр энэ хуулиас болоод бол энэ тамхины хяналтын тухай хууль цаашаа явах асуудал бол гацаж болохгүй. Тийм ч учраас ажлын хэсэг дээр татвар дээр ажиллаж байгаа ажлын хэсгийн гишүүдтэй засаг нэгэнт өргөн барихаар болсон бол энийгээ тусгаж явах нь зүйтэй гэдэг ийм саналыг бас хэлж байгаа. Яг гэвэл тамхины хяналтын тухай хуулийг дагаж орж ирсэн гайлын хууль, онцгой албан татврын хууль бүгдээрээ хөндөгдөж байгаа учраас яг энэ засгийнхаа саналыг тусгаад шуурхаа одоо хилцээд явах нь зүйтэй гэж харж байгаа. Тэгэхгүй бол одоо яг үнийг хэлэхэд бас засгаар орсон хуулийг нь харахаар учир дутагдaltaй юм билээ. Одоо бол гайлын янжуур тамхин дээр чинь 30%, дээр нь онцгой албан татвар чинь нэг 20 ширхэгт бол 836 төгрөг байгаа шүү дээ. Тэгтэл энэ хүмүүс яаж оруулж ирж байгаа гэхээр гайлын 30% байхгүй болгоод онцгой дээр зөвхөн 30 гिचж байгаа байхгүй юу. Тэгээ энэ чигээр явах юм бол нөгөө хуучин байсан онцгойгийнх нь 800 хэдэн төгрөг байхгүй болчиход байгаа, багасчаад байгаа. Тэгэхээр энэ мэтчлэн ийм асуудлууд байгаа учраас энэ одоо хуулийн төсөлтөөгөө нэгтгээд саналууд нь бүрэн боломжтой техникийн хувьд болон дигийн тухай хуульд болон тэгээ цаг яаралгүй цаг алдалгүй энийг нэгтгээд явах хэрэгтэй. Тэгэхгүй бол ийм жижиг сажиг юмнаас болоод аар саар зүйлээс болоод энэ хуулийг гацаах гэсэн, удаашруулах гэсэн ийм сэтэл бол их олон хүнд байх шиг байлээ. Ийм байж болохгүй шүү гэдгийг бас улсын хурлын гишүүдтэй бас хэлмээр байгаа юм. Тэгээ энэ бүрэн дүрэн мэдээлэл бас манай ажлын хэсгийн гишүүд бас өгөх ёстой. Тэр Ганбаатар гишүүний асуусан асуултанд одоо хүртэл тэр нэг удаагийн цэнэглэлдэг одоо нэг удаагийн хэрэглээтэй электрон тамхич электрон бараагаар л орж ирж байгаа шүү дээ. Ямар ч онцгой албан татвар байхгүй электрон барааны л хэмжээтэй байгаа. Тэгээ яг тэр одоо олон улсынхаа код дээрээ болвол наривчлсан бол код байгаад байгаа юм байлээ. Гэхдээ электрон бараа тэрэнд нь тамхины шингэн байгаа. Тусдаа орж ирвэл тэр тамхины шингэн гэдгээрээ нэг удаагийн хэрэглээтэй хамтдаа орж ирвэл электрон бараа л гэдгээр орж ирж байгаа шүү дээ. Энэ болгоны чинь бид нар бүгдээрийн кодын энэ хуулийн дээрээ дагсан хуулийн дээрээ кодуудыг наривчилж ороод яг хаанаас нь юугаа татвар авах юм гэдгийг бол нэлээд наривчилж орж өгж байгаа гэдгийг бас нэмэлтээр хэлмээр байна. Нэг төвшин гишүүн тодруулъя. Тэгэхээр одоо нэгтгэхэд энэ одоо бидний хэлцэж байгаа хуулийн санаачлагчийн зүгээс засгийн газрын өргөн барьсан хуулийг нийлүүлж хилцэж илүү цогцолно энэ хуулийн хэрэгжилтийг бас илүү зөв болгоно гэд. Тэгэхээр бидэд одоо ингэж хилцэх шаардлага байна уу? Нийлүүлээд нэг мэсэн хилцэх нь зөв биш үү гэдэг асуулт байна. Тэр хилцчихэд дахиад нийлэхээр бас дахиад хилцснээс үг болох. Энэ чинь санал